Сайн байцгаана уу та бүхэндээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Хил зүгийн утга бол мэдээд ойлгоод байгаа юм шиг хэрнээ тайлж чадахгүй байдаг нэг тийм эдрэтэ зүйл. Монгол үндэстнийхээ уламжлалт соёл, ертөнцийг таньсан байдал, ертөнцийг үзэх үзэл, сэтгэлгээний өвөрмөц онцлогын үүднээс зөв тайлж, зөв хэрэглэж сурах хэрэгцээ шаардлага Монгол Хэл Уран зохиолын багш бидэнд тулгамдж байдаг учраас энэ сэдвийг чухал гэж үзлээ. Хэлц судлал нь хэлцээ бүтэц хэлцэн судалгаанаас утга соёлын судалгаар хөгжиж байна. Хэлц хэллэгийг таних үе шинжилгээний үүднээс авч үзэхдээ тухайн хэлээр харилцагч үндэстний танин мэдэх үе сэтгэлгээний хөгжил хувьслын үр дүнтэй холбон тайлбарлахыг гол болгодог. Хэлц хэллэгийг уламжлалт хэл шинжилэлд тогтвортой нийлэмжиг, тогтмолцсон нийлэмжиг, хэлц үг, өвөрмөц хэлц, чөлөөт бус холбоог, утга зүйцсэн холбоог гэх мэтээр нэрлэж ангилан авч үзэж судалж ирсэн байна. Үүн захирагдах захирах үүрэг хамаарал болон бүтцийн талаас нь үйл хэлц, нэр хэлц, дан хэлц, хэлц хоршоо, хэлц өгүүлбэр гэх мэтээр ангилан судалсан байна. Хэлцийн утгыг тайлбарлахдаа ерөнхий санаагаар нь дан үг, холбоо үгээр авч үзэж байсан бол эдүгээ хэлц үгийн утга үүссэн учир шалтгааныг монголчуудын уламжлалт соёл, сэтгэлгээний онцлогийн үүднээс нь тайлбарлах болсон. Иймээс хэлцийн утга соёлын судалгаа хөгжиж байгаатай холбогдсон хэлцийн утгын тайлал өчгөд хэвлэгдэн гарч байна. Хэлцийн үүрэг, утга соёлын тайллыг соёл судлал, таних үе шинжилэл, тайлал зүй, сэтгэц хэл шинжилэл, угсаатны хэл шинжилэл гэх мэт олон шинжилгээ ухааны уул зур зааг дээр шинжилэн судалдаг болсон. Хэлц буюу тогтвортой хэллэг нь тухайн соёл хэлтний ертөнцийг үзэх үзэл, өв уламжлал, эдийн ба оюуны соёл, зан заншил, үнэлэмжийн жишиг хэмжүүр зэрэг үндэстний сэтгэлгээний өвөрмөц онцлогийг тусган илэрхийлдэг гэж тодорхойлж байна. Аливаа хэлц бол тухайн хэлээр харилцагч үндэстэн угсаатны олон үеийн турш бүтээсэн мэдлэг, туршлага, зан заншил, өв соёлыг тээж хойч үед уламжлан дамжуулах үүрэгтэй хэлний хэрэглүүр болж идэг. Үүнийг яарвч явган бүүсүү гэсэн хэлцээр жишээлэн тайлбарлалаа. Өвөрмөц хэллэг, хэлц хэллэг нь тухайн үндэстний юуг эрхэмлэн дээдэлж, юуг цээрлэн жиргэсдэг зэрэг зан заншил, шашин шүтлгийн уламжлал, тэдгээрийн тухай хэвссэн ойлголт ухаарал, сэтгэлгээ, соёлынх нь өвөрмөц байдал зэргийг тандан судлах баримт болдог. Үүнийг амны алгаас адууны алаг дээр, аягны алгаас адууны алаг дээр гэсэн хэлцүүдээр жишээлэн тайлбарлалаа. Биеэр тулж үтсэн амьдрал нь хүний оюун санаанд гүнзгий улам үлдээдэг бөгөөд тухайн хэлээр харилцагчдын сэтгэлгээний тогтсон загвар, хэв шинж болдог зөв тогтолтой. Энд тормон тоон ачих гэсэн хэлцийн утгыг тайлбарснаар жишээлэн авч үзлээ. Энэ хэлцэн үүсгэл утгыг гой нутгийн хүүхэд залуус гүн зон сайн мэдэх бах, харин хангаахан тэр бүр мэдэхгүй байж магад. Та бүхэн хэлц хэллэгийн хэрэглээ, соёл, утга агуулгын талыг танихын үүднээс сурагчдаар тайлбарлуулж туршиж судалгаа хийвэл бас сонирхолтой юм аа. Монголчууд эртнээс мал аж ахуй эрхэлж ирсэн ард түмэн учраас олон хэлц хэллэг үнэлэмжийн жишиг хэмжүүр нь малын тоног хэрэгсэл, малын ашиг шимтэй холбоотой адилтгсан зүрэлс урам маягаар бүтсэн байдаг. Үүнтэй холбогдох хэлний баримт жишээг танихын метафорын загвараар тайлбарлаж харуулсныг анхааран ажиглаарай. Ингээд цаг зав гаргаад анхаарлаа хандуулсанд баярлалаа.